To formally open this conference, it is my privilege to invite Mr. Thaugsuring Byadrang, Governor of the Bank of Mongolia, to deliver the Бядрангийн Тhaugsuring нээлтийн үгийг хэлж бас үндсэн тэмдэглэлийг танилцуулна хэмээн эрхэм таныг урьж байна. Distinguished guests, Эрхэм хүндэт зочид, хамт олон, анд нөхдөө, оюут хатагтай нараа та бүгдэд энэ өглөөний мэндийг хүргэе. Та бүхнийг Монгол улсад тавтай морилохыг өрн мэдчилж байгаадаа баяртай байна. Та бүгдэд Монгол Улсын төв банкны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Бидний хувьд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бодлого боловсруулагчид, эдийн засагчид, удирдагч нараас бүрдсэн хурлын энэхүү гайхалтай төлөөлөгчдийг эх орондоо хүлээн авч байгаа нь үнэхээр нэр төрийн хэрэглээ. Та бүгд энд хүрэлцэн ирсэн байгаа нь бид бүгд нэгэн ижил зүйлийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг бөгөөд үүнд дэлхийн эдийн засаг, улс төрийн хурцлмал байдал, худалдааны хэв загварч шилжилт өөрчлөлт явагдаж байгаа байдал, нийлүүлэлтийн салбарт гарсан шок, цочрол зэргээс бүрдсэн шинэ бөгөөд урьдчилан таамаглах аргагүй үе шатанд орж байгаа юм аа. Энэхүү хурал яг зөв цагаа олж хуралдаж байгаамаа. Энэ нь бидэнд бие биенээсээ харилцан суралцах боломжийг олгож, дэлхийн түвшинд явагдаж байгаа эдгээр өөрчлөлтүүд нь бидний хувьд ялангуяа гадны дарамтуудад илүү хүртэж байгаа манайх шиг улс орны хувьд мөнгөний болон төсвийн бодлогод нөлөөлж байна. Бүс нутгийн хэмжээнд практик арга туршлагаа харилцан хуваалцах замаар бид өөрсдийн эдийн засгийг бэхжүүлж, санхүүгийн системээ тогтвортой байлгаж, илүү хуваагдмал болж байгаа ертөнцид ч илүү тогтвортой байдлаар өссөн дэвжихэд маань бид бүгдэд тус болох олон шин санааг олж авч чадах байхаа гэж найдаж байна. Эдгээр сорилтууд нь аливаа дан ганц байгууллагын хувьд дангаараа шийдвэрлэхэд хэтэрхий том асуудал юм. Тийм учраас бид өөр хоорондоо банк холбоотой байж харилцан бие биенээсээ суралцах нь маш чухал юм. Хэрэв бид харилцан яриаг нээлттэй шударга байлгаж чадах юм бол бид бүгдээрээ өмнөө тулсан асуудлыг даван туулахад илүү сайн бэлтгэгдсэн байх болно. Бидний эргэн тойронд юу болж байгааг тогтож харахад хоронхой хугацаа зарцуулцгаая. Дэлхийн эдийн засаг багахан хэмжээгээр биш, маш хурдцтай өөрчлөгдөж байна. Ханган нийлүүлэлтийн талаас ховорхон үзэгддэг тасалдал нь одоо бол илүү олон удаа, илүү нарийн төвөгтэй хэлбэрээр явагдах болжээ. Бид улс төрийн зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүсэж байгаа үйл явдлууд, худалдааны асуудал, цар тахал, технологийн салбарт гарч байгаа өөрчлөлтүүд зэргийн үр нөлөөг нэгэн дор харах болжээ. Эдгээр нь дэлхийн хэмжээний үйлдвэрлэл, тээвэрлэлт, үн зэрэгт дарамт шахалт үзүүлж байгаамаа. Үүний зэрэгцээ дэлхийн худалдааны бүтэц хувьсан өөрчлөгдөж байна. Нэмэн өртөг шингээх, гинжин сүлжээ, даван туулж төсвөрлөх чадвар. Бүс нутгийн уялдаа зангилаан дээр илүү төвлөрүүлэхийн тулд дахин бүтээн байгуулагдаж байгаамаа. За энэ бол төв банкуд өнөөдөр эдийн засаг санхүүгийн системийн аль нэгийг тодорхойлоход ханган нийлүүлэлтийн талын асуудлууд урьд өмнөхөөс илүү томоохон үр гүйцэтгэх болсон. Мөн маш өөр ертөнцтэй харилцан ажиллах болж байна гэсэн үг юм. Үзүүлж байгаа уг нөлөөлөл нь өргөн хүрээг хамарч байна. Нэг талаас ханган нийлүүлэлтийн салбарт гарсан цочрол нь инфляцийг илүү огцон хэлбэлзэлтэй болгож, мөн өсөлтийг урьдчилан таамаглах боломжгүй болгож байна. Нөгөө талаар бараа бүтээгдэхүүний үн эсвэл капитал хөрөнгийн урсгал зэрэг талбарт гинтийн өөрчлөлт гарах нь байгалийн нөөцөөс хамааралтай жижиг улс орнуудад тогтворгүй байдлыг бий болгох магадлалтай. Энэ валютынхаа шин савлгааг нэмэгдүүлж, мөн дэлхийн даяар бодлогын түвшинд тэгш бус хариу үйлдэл үзүүлэх нөхцөл болж байна. Энэхүү бид маш нарийн төвөгтэй орчинд үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой юм. Төв банкуудын хувьд энэ нь бидэнд илүү ухаалаг арга хэрэгсэл хэрэгтэй болж, илүү уян хатан бодлого явуулж, мөн дэлхийн түвшинд илүү хүчтэй хамтын ажиллагаа хэрэгтэй болж байна гэсэн үг юм. Найз нөхдөд хамт ажиллах хэрэгтэй. Бидний харж байгаачлан бид бүгдээр өөрчлөсөн таамаглах аргагүй хурдан өөрчлөгдөж байгаа ертөнцтэй тулгарч байна. Энэ геополитик, худалдааны тасалдал, эрчим хүчний салбарт гарч байгаа шилжилт, ур амьсгалын өөрчлөлт, эсвэл
технологийн өндөр хөгжил, ханган нийлүүлэлтийн талын шок цочрлоос үүдсэн эдгээр аливаа асуудал нь бидний ажил үргээ хэрхэн гүйцэтгэх талаар эргэн нэг бодоход хүргэж байна. Энэ бидний эрх чигүүрэг, бидний бодлогын арга хэрэгсэл, бидний олон нийтэд харилцдаг арга барилаа шинэ өнцгөр харах болно гэсэн үг юм. Бид гурван үндсэн чиглэлийн асуудлыг хөндөж ярмаар байгаамаа. Нэгдүгээрт бид эрх чигүүргээ дахин нэг бодож үзэх хэрэгтэй байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд төв банкунд олон жилийн сорилтуудад дасан зохицож ажиллах хэрэгтэй байсан. Одоо бид дахин нэг өөр нэгэн зорилго уулзуур дээр хурж ирээд байна. Бидний эрх чигүүрэг дахин хувьсан өөрчлөгдөх ёстой юу? Инфляцийн зорилттой түвшинд хүргэж ажиллах нь бидэнд маш их тус болсон. Гэхдээ энэ нь санхүүгийн тогтворгүй байдал гэх мэт асуудлыг шийдвэрлэхэд хангалттай биш юм гэдгийг бид ойлгож байна. Олон улсын төлбөр тооцооны банк буюу BIS-ийн Claudia Borio гэх мэт зарим мэргэжилтнүүд бид санхүүгийн тогтвортой байдлыг өөрсдийн бүтэц хамрах хүрээндээ шууд оруулах хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Олон улс орон төв банкуд нь ажил эрхлэлт, эдийн засгийн өсөлт гэх мэт зөвхөн үнийн тогтвортой байдлыг одоо хангах гэх мэт асуудлаас давж тодорхойлсон зорилгоудаа биелүүлэхэд чиглэн аль хэдийнэ ажиллаад эхэлсэн байна. Өнөөгийн орчинд биднийг илүү өргөн хүрээнд даван туулах төсвөрлөх чадварыг бэхжүүлэхэд дэмжлэг болж ажиллахыг хүсэж байна. Гэхдээ бид олон нийтийн итгэл найдварыг одоо хэвийн хадгалж явах нөхцөлийг хангасан зөв тэнцвэрийг олох хэрэгтэй байна. Мэдээж хэрэг бид өөрсдийн ашигладаг арга хэрэгслүүдийн багц маань уг үүрэг даалгаврыг биелүүлэхэд шаардлага хангасан байх нөхцөлийг хангах хэрэгтэй. Хүний хувь ба талент тэнцлийн бодлогууд нь дангаараа өнөөдөр тулгамдаад байгаа сорилтуудыг шийдвэрлэхэд хангалттай байж чадахгүй байж магадгүй. Бид макро түвшний зөв зохистой арга хэмжээнүүд, хүрэх чадварыг арга хэрэгслүүд, бодлогын өргөн хүрээний холимог шийдлүүдийг ашиглах хэрэгтэй болж байна. За хамгийн чухал нь бидний мөнгөний бодлого нь юу хийж чадах, юу хийж чадахгүй юм гэдэг талаар шударга байх ёстой. Олон нийтийн итгэлцлийг хадгалахын тулд тодорхой ил тод мэдээлэл харилцаа чухал юм. Хоёрдугаарт бид өөрсдийн бодлогыг хэрхэн боловсруулдаг арга барилаа сайжруулах хэрэгтэй байна. Нэг том сорилт бол ханган нийлүүлэлтийн салбарын цочрол нь төр зүрийн шин чанартай юу? Эсвэл урт хугацааны шин чанартай юу? Гэдгийг олж тогтоох явдал юм. Үүнийг бид бодит цаг хугацаанд олж мэдхэд үнэхээр хэцүү юм. Гэхдээ энэ нь маш их хамаатай асуудал юм. Эдгээр цочрол нь инфляцийн хүлээлтэд хэрхэн нөлөөлж байгааг бид хянаж шинжлэх ёстой. Үүнийг зохицуулахын тулд бидэнд илүү сайн өгөгдөл мэдээлэл, илүү сайн дүн шинжилгээ, илүү сайн мэдээлэл харилцаагаар хангаж ажиллах хэрэгтэй байна. За мэдээлэл өгөгдлийн хувьд найдвартай, цаг тухайд нь цуглуулж чадсан өгөгдөл мэдээлэл нэн шаардлагатай. Гэхдээ бидний хувьд ялангуяа жижиг бөгөөд эдийн засгийн хөгжиж байгаа улс орны хувьд энэ хүрээнд дутагдaltaй орон зай байсаар байна. Бодит цагийн үзүүлэлтүүдээр ажиллах ёстой бөгөөд түншүүдтэйгээ хамтарч ажиллах ёстой. Арга хэрэгслийн тал дээр бол хуучин загварууд нь өнөөгийн нарийн төвөгтэй цогц ертөнцийн хувьд үргэлж тохироод байдаггүй. Бид ирээдүйн төлөв байдлын төсөөллийн хувилбаруудыг төлөвлөх, мэдрэмжийн тест явуулах, эсвэл бүр юу болоод байгааг илүү сайн ойлгохын тулд машин өөрөө суралцах арга зэрэг шинэ аргачлалуудыг олж ажиллах хэрэгтэй. Мэдээлэл харилцааны хувьд ийм мэргэлзээтэй цаг үед бид хэрхэн харилцаж мэдээлэлээ солилцдог арга барил улам бүр чухал болж байна. Энэ нь бид зөвхөн ямар шийдвэр гарсныг тайлбарлахдаа бус харин мөн олон нийтийн хүлээлтийг өдрөн чиглүүлэх, итгэлцлийг бий болгох тухай асуудал юм. Эрсдэл, бэрхшээл, хязгаарлалтын талаар нээлттэй байх нь чухал юм. За эцэст нь хэлэхэд мөнгөний бодлого үүнийг бүгдийг нь хийж чадахгүй. Цочрол, шок нь цар тахал эсвэл холилдооны салбарын асуудал гэх мэт зүйлээс угшилтай гарч ирлээ гэхэд мөнгөний болон төсвийн бодлогын хоорондын уялдаа зохицуулалт нь нэн чухал болж ирнэ. Сайхан боловсруулсан төсвийн бодлого нь зөвхөн мөнгөний бодлого дангаараа шийдэж чадахгүй байгаа асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг. Үүний зэрэгцээ төв банкуд бие даасан хараад бус хэвээр байх ёстой. Ялангуяа улс төрийн эсвэл геополитикийн дарамттай байгаа үед бид одоо бие даасан хараад бус байдлаа хамгаалах ёстой бөгөөд үүний зэрэгцээ төсвийн эрх бүхий байгууллагуудаа бүтээлчээр хамтран ажилласаар байх болно. За энэ бүхэн Монголын талаас хэрхэн харагдаж байгаа талаар хэдэн үг хэлье. Жижиг, нээлттэй, байгалийн нөөц баялгаар баян эдийн засгийн улс орны хувьд бид дэлхийн зах зээл ба бараа түүхий бүтээгдэхүүний үн өөрчлөгдөхөд маш мэдрэмтгий байдаг. Цочрол нь бидэнд маш хурдан, хатуу хүндээр тусч мөн инфляц болон санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлж болзошгүй юм. Тийм ч учраас олон улсын хамтын ажиллагаа, яриа хэлэлцээ бидний хувьд маш чухал юм. Үүнд валютын ханш, капитал хөрөнгийн урсгал,
Эсвэл инфляцийг удирдан зохицуулж байгаагаас хамааран бусад төв банкуд болон бодлогын мэргэжилтнүүдээ нэг хамтран ажилласнаар бидэнд олж өгөх зүйл их байгаа. За энд бол хялбархан хариулт гэж байхгүй. Гэхдээ санаа, арга туршлагаа хуваалцах, харилцан хуваалцах замаар бид биедээ тэсвэртэй даван тулгах чадвар ба тогтвортой байдлыг бий болгоход тусалж чадах юм аа. За бид хурлаа эхлэхээс өмнө энэ баг хурлын дөрвөн үндсэн чиглэлийг одоо хурдхан танилцуулмаар байна. За бид юуны өмнө хэрхэн өөрчлөгдөж байгаа худалдааны хэв загварууд болон нэмэн үрдэхийн гинжин сүлжээ нь дэлхийн эдийн засгийн шинжилсэн хэлбэртэй болгож байгаа талаар авч хэлцэж эхлэх болно. За манай хурлын эхний хэсэг нь дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээнд геополитик эдийн засгийн бэрхшээл тохирч ажиллах болсноор худалдааны тасалдлын улмаас ялангуяа Азийн бүс болон бусад нээлттэй эдийн засаг бүхий улс орнуудад үзүүлж байгаа нөлөөлөлд төвлөрч ярилцах болно. Дараа нь одоо бид дэлхийн нийлүүдийн цочрлоос үүдэлтэй инфляц үүсч байгаа үед төв банкудад тулгарч байгаа сорилтуудыг судлах болно. Бид найдвартай, үр дүнтэй ажиллахын зэрэгцээ хэрхэн арга хэмжээ авч болох талаар судлах болно. Манай хурлын 3 дугаар хэсэгт бид одоо том зургийг өргөн хүрээнд нь харж шинэ технологи, цагуурийн өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлт нь эдийн засгийн хэрхэн өөрчилж буй байдал мөн эдгээр өөрчлөлтүүд нь хэрхэн боломжуудыг бий болгож харин тэгшүүс байдлыг гүнзгийрүүлэхгүй байх нөхцөлийг бид хангаж ажиллах болох талаар авч үзэх болно. Эцэст нь бид дэлхийн эдийн засгийн болон санхүүгийн тогтолцооны хувьд ямар ирээдүй байж болох талаар хэлцэх болно. Геополитикийн хорсотмол байдал, эдийн засгийн өнцгөрхөг үзэл, өсөн нэмэгдэж буй энэ үед дэлхийн санхүүгийн засаглал, олон талт хамтын ажиллагаа, тогтвортой байдлыг хангахад төв банкуудын гүйцэтгэх үүргийн хувьд энэ нь юу гэсэн үг болохыг бид судлах болно. Эдгээр хэлэлцүүлгийн үр дүнд гаргахад харилцан яриа нарийн гүн ойлголтууд гарч ирнэ хэмээнээс ядан хүлээж байна. Эцэст нь та бүгд Монгол орнд байх хугацаанд цагаа сайхан өнгөрүүлэхийг хүсье. Та бүгдийг манай улс орны өвөрмөц соёл, мөн баялаг уламжлалт, халуун зочломтгой зам байдалтай танилцахыг зөвлөж байна. За энд хийх та бидний ажлын хажуугаар та нарын хийж буй энэхүү альчлал мэргэжлийнхээ хувьд, хувь хүнийхээ хувьд ч гэсэн урам зориг өгсөн байх болтугай гэж хүсэж